За сайн уу манайхаа. Намайг Санжаар Чин гэдэг. Би зураг дарддаг, бас бичлэг хийдэг. Мөн дээрээс нь контент бүтээдэг. Энэ бол миний төхөөрөмжүүд. Бүгдээрээ DJI их. Osmo Mobile 6 байна. Pocket байна. Бас дээрээс нь дрон. DJI Avata 2 янзын дрон. Мөн дээрээс нь Ronin. Ronin гэснээс би Ronin-го дээр нэг эвдээд тэгээд яах учраа олдгүй. Тэг би бодож байгаад нэрээ DJI-ийн сайт руу ороод гомдол гаргаад тэгсэн чинь та над Ronin-го наашаа явуулчихаа. Бид нар засаад өгөө гэсэн. 5 хоногийн дараа миний Ronin ирсэн. Тэгсэн чинь шинэ Ronin. Гайхалтай гоос тээ. Ингээд бүр надаас ямар ч төлбөр гарахгүй. Би зүгээр Ronin-го явуулсан төлбөрөөл өгсөн. Тэгсэн чинь ирсэн чинь шинэ Ronin. Сервис үйлчлэгээ үнэхээр nice байгаа зү. Тэгээд дээрэс нь би цуглуулганда нэг шинэ юм нэмсэн. Бүр мөрөөдөж авсан гэвот та. Энэ бол DJI Osmo 360 7 сарын 31-нд гарсан. Би гарсан дээрээс нь гэл авчиж байгаа байхгүй. Янзээ. За одоо задлж үзье. Энэхүү камер маань 8К нэгтэршилтэй, энгийн болон 360 градусын видео хийх боломжтой. Энэхүү камер нь аялал, экстрем спорт, VR контент хийхэд зориулагдсан байдаг бөгөөд байр сууц, үйл хөдлөлийн дотоод орчныг 360 градусаар харуулах машины салон, давчуу орон зайг танилцуулахад маш тохиромжтой байдаг. Нэг батарейгаар 8К нэгтэршилтээр 100 минут хүртэлх видео бичнэ. Тэгэхээр 3 батарей нийлээ танд 300 минут буюу 5 цагийн бичлэлт хийх бол бүрэн боломжтой. 13.5 stop dynamic хүрээтэй 10 бит өнгөний тохиргоотой D-Log M форматаар бичдэг тул танд маш сайн өнгөний засвар хийх боломжийг олгоно. Энэхүү камер маань IP68 стандартын тоос болон усны хамгаалалттай хасах 20 градусын хүйтэнд ямар ч асуудалгүй ажиллана. За товчхондоо бол энэхүү төхөөрөмж маань бие жижигч бэлчээр том төхөөрөмж, танд мэргэжлийн өндөр чанартай төрөл бүрийн контент хийхэд маш авсаархан хэлбэр хэрэглээ байж чадна гэдэгт итгэлтэй байна. За та Osmo 360 болон DJI-ийн төхөөрөмжүүдийг авахыг хүсвэл энэ доор гарч байгаа зээл аппуудаар өөрчлөхаагүй бас онлайнаар гэртээ хөрвүүлээд авах бүрэн боломжтой шүү. За та өөрөө очиод сонирхоод үзээд авъя гэвэл их найдын 100 өндрийн нэг давхарт хоёр дахь салбар нь болохоор шинээр нэгж байгаа юм билээ шүү. Төм молын 5 давхарт. Би доор нь утасны дугаарыг оруулчихъя. Тэгээд бас Facebook пэйж нь оруулчихъя. Тэгээд холбогдоод аваарай. За баяртай.